2 сарын 1-нд шилдэт хөдөлгөөнийг хязгаарласан нь 180 хоногийн өмнө очиод суурьсан байх ёстой гэж зөрчилж гэн гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр та 2 сарын 1-ний хэвээр нь үлдээгээд нөгөө 180 дэх тоогоо нэмж засъя гэж хэлж байгаа юм уу? Би тэр нэг хоёр дахь нь 180 хоног гэдэг дээр маргаан өссөн юм уу үсгүй юм? Хоёр асуулт. За Нямбатаг шүү хариулъя. Мэдээлэл гаргагчд бол нэг ийм 2-3 зүйлээр одоо гомдол мэдээлэл гаргасан юм. Нэгд нь ерөөсө 180 хоног гэж энэ хүнийг хязгаарлаж байна. Монгол улсын иргэн хизээж хаанч очиод орон нутгийн сонгуульд нэр дэвших хэрэгтэй юм шүү гэсэн ийм зүйлийг яг мэтгэлцээний үед гаргасан юм. Өөрөөр энэ тохиолдолд би одоо улсын хурлын итгэмжлэгчсэн төлөөлөгчөөр ямар байр суурь илэрхийлсэн бэхээр тухайн орон нутгийн оршин суугаа газраа төлөөлж иргэдийн төлөөлөгчдийн урд сонгогдож байгаа хүмүүс маань тухайн орон нутгийнхаа талаар тодорхой ойлголттой мэдээлэлтэй орон нутгийнхаа амьдралыг мэддэг байх гэдэг энэ шалгуураас бид ухарч болохгүй гэсэн нэг санал хэлсэн. Хоёрт нь нөхдүүд ямар гомдол дээр мэдээлэл дээр ямар зүйл хэлсэн гэхээр энэ хоёр хугацаа чинь зөрөөд байна. За 180-ыг зөвшөөрлөө гэж үзэхэд энэ хоёр хугацааны хооронд 70 хоногийн зөрөө гараад байна гэсэн ийм зүйл ярьсан. Тэгээд би сая Алтан гишүүний асуусан асуултыг бол ингэж ойлголоо. Энэ 2 сарын 1 гэдгийг яаж гарцсан байгаа юм бэ? Би бол хоёр хувилбар дэвшүүлж байгаа. Нэгд нь болохоор 2 сарын 1-нд шилжил хөдөлгөөнөө зогсоочноо. Тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт нь аймаг орон нутгийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс энэ 70 хоногийн хугацаанд нэр дэвших тэр эрхийг нь энэ их хурлын сонгуулийн тухай хуулийн 25-ын 1 журамлаад нэгээс иш татаад орон нутгийн сонгуулийнхаа 5-2 дээр оруулчих болно л гэсэн ийм агуулгыг хэлж. 2 сарын 1 гэдгийг шууд хүндчихгээр бас одоо манай энэ референдум зөвлөж юм л да. Энэ шилжил хөдөлгөөнийг зогсооно гэчээд дахиад энд улсын хурлын ээлжид сонгуулийг сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлана гэдээ бас энэ хуулийн 9 дугаар зүйлийн нэгт хэсэгт бас ийм давхар 2 сарын 1 гэсэн үг давхар орчод байгаа. Тэгэхээр бол энд бид нар ууд гаргах эсвэл 5-2-ороо 2 сарын 1 гэдэгтэйгээ адилтгаж ойлгохоор зохицуулт хийж орон нутгийн сонгуулийнхаа 5-2-ыг нааш нь ишлээд татчих болно гэсэн.